уу? За Seawear сонин юу байна? Цоо шинэхэн дугаар дээрээ бүгдээрээ тавтай барилцгоо хөтлөгч сувдаа байна. Энэ удаагийн зочноор манай Ами маань хүрэлцэн ирсэн байна. За чамаар сонин юу байна да? Надаар сонин юм байхгүй. Та бүхнээр сонин юу байна да? Өглөө гэрээсээ цайгаа уугаагүй гарсан. Тэгээд бичлэгэнд орохтой алмаараа юм идчихье гэж бодож байна. За Ами маань ямартай цайгаа уугаагүй мэн те. Би ч гэсэн өнөөдөр цайгаа уугаагүй байгаа. Тэгэхээр хоёулаа шууд гой бүтээгдэхүүнүүдэд тестлээд амтлаад үзье тий. Хоёулын өнөөдөр амтлах 3 бүтээгдэхүүн нь болохоор Good Morning цувралаар шинээр орж иж байгаа мини кимбаб. Ингээд том кимбабыг бодвол мини кимбаб чи идэхэд айгүй амар тухтай амар байдаг шүү дээ. Тий. За тэгээ дээрэс нь сэндвич байгаа 2 төрөлтэй байгаа. Өндөгтэй, уцан гахамхтай. За тэгээд буррито бас байна. Уцан гахамхтай буррито байна. За энэ 3 бүтээгдэхүүнийг хоёулаа одоо тестлж үзнэ. Та-даа. За монголчуудаа ийм кимбаб байна. Миний сайн амтсан нь болохоор баг зэргийн халуун нугатай. Чимчгээс. Чи нугаас тийм ээ. Мэдгүй үгүй шар манжин л амтгцсан бодоо. За одоо чи халуун нугатай юм хэлж байгаа. Энийг ийм өөрмөг юмтай халуун нугатай юм тий. За. Сая бол 2 төрлөөс нь хоёулагаас нь амталж үзлээ. Тэгээд ийм жижигхэн кимбаб ер нь бол жижигхэн кимбаб байхад идэхэд айгүй амар илүү байхгүй юу. Тэгээд нөгөө өглөөний цайндаа идэхэд ийм томыг идэхээс илүү жижигхэн нь авсаархан амар тэгээд аваа явахад ч гэсэн амар тий. Нэг төрлийн нэг амтны кимбабыг ийм том кимбаб идснээс ийм мини хивнээ дотроо ийм 2 төрлийн амттай байгаа байхгүй. Нэг нь болохоор чар манжтай, нөгөөх нь баг зэргийн халуун нугаатай. Тэнгүүд ингээд 2 төрлийг хамтан бас хойлцолж идэхээр гоё юм шүү. Тийм зүгээр юм байна. Тий. Их дайггүй бас зөв санаачлага байна. Тэгээ энийг бас манай монголчууд маань бас бодож явах хэрэгтэй таа. Бүрэтгээ идэ. За окей. Өө тэгтээ амар сонинд одоо юм яг ажиллагаан хоол хийчихэнгуудаа ингээд дэлхийн өөр газар шал өөр нэр өгöd гээ мэдгүй сонирхолтой ч юм уу эсвэл ийм хөвгтэй ч юм одоо энэ буррито гэл оромог гэл тако ч гэж байгаа шиг янз янзаар нэг quesadilla ч гэж янз янзтэй. Тэгвэл хоёлаа ямар ч сонирхолтой энэ наадыг авчих. За би арай их чалчихлаа. За. Сайн байцгаана уу? Би буррито байна. Намайг энэ дундуур нь тас хадчихлаа. Энэ өөд байна. Бити үзэрээ. Голтногоо цагаан юм нь юу вэ? Cheese. Cheddar cheese. Надад биш дээ. Яг нэг юм cheese нь бүр амар их байгаа нь гоё санагдлаа. Ямар ч тач. Тэгээ эрдэнэ шиштэй юм баяжуулснаас гадна уцан гахаамах нь бас айгүй их юм байна. Ингээд нэг оролт биш бүр 2 оролт байгаа байхгүй. Тэгээд яг ингээд хазаад идэхэд ч гэсэн эвтэйхэн. Чиз нь бол бүр үнэхээр яг ингээд халтсан болохоор аманд ороод хайлаад маш гоё амт гажиж байна. Чамд ямар санагдсан? Тэгээ ер нь эвтэйхэн юм байна. Яг идэхэд бол дэжгүн байна. Тэгээд өлсөд ямар нэгэн шүлтэй хоол ч юм уу идэж байгаа тохиолдолд саяжгаар нь панчаанд тусах юм бол бас боломжтой дэжгүн юм тий гоё юм байна. За ямар ч тач эхний хоёрыг нь бол амталсан. За одоо сүүлийнх нь болохоор сэндвич байгаа. Сэндвичийн дотроо бас 2 төрөлтэй. Яг эхний мини бургер шиг 2 төрөлтэй. Нэг нь болохоор өндөгтэй, нөгөөх нь болохоор гахаа уцсан бахтай. За сэндвич хоёлаа амталж үзье. За сайн байна уу? Одоо өөрөө чи ингэж задлаад идэх гэж байгаа шүү. Тэгээд сэтгэл санаагаа битээрээ битээ дараа нь гоншгоноод байгаарэ гэдэг. Амар мэдрэл мотой. Чи нөгөө юу гэд кино үзчихсэн үү? Chunking Express гэх кино үзчихсэн үү? Үгүй. Тэн дээр нөгөө нэг юу крашладаг залуугийнхаа гэрт нууцаар оронгуудаа гэрийн цэвэрлээд тэг ингээд шинэ хуучин алчуур малчуурын солиод ингээд шинэ алчуур малчуур тавьж байгаад. Тэнгүүт нөгөө дараа нь нөгөөтг чинь ингээд орсон чинь ингээд хамаг юм шинэ минь болцсон. Тэгсэн ингээд савн дээр очсноо хөөх чи яас их таргалцгаа вэ тэр шинэ савн чинь том байдаг шүү дээ. Тийм тэгээ нөгөө эд юмнуудаа яриад байдаг байхгүй ингээд чи ингээд яас юу ч хийдэг төлөө нэр марчдаг мэдгүй ингээд чи ер нь хоол идэхдээ бас ярьж идэв. Хөөх чи сэндвич үү?
Бас арайч тийм сайко биш ээ. Гэтэ бүр өндөгтэй юм уу? Гайхалтай. Гэж үү? Гайхаж шүү. Энэ өндөгний ээж нь өнөө өглөөхөн фермдээ бас жаргалтай амьдарч байсан байна. За нэгтэй юм яриа. Сэндвич гэдэг чинь хавчуурахтай талах гэсэн үг. Талхан дотор өндөг ингээ хавчуулаа хийцэн биш үү? Бас аюултай юм болсон байна монголчуудаа. За. Гадаа их халуун байна. За хэрвээ чи наранд наршаад дээрэс нь хамаг хөс чинь эрдэс чинь чамайг орхин одоод Норвын намтар шиг бүх цүнх номд чинь хайж явдаг шиг тийм алдагдалд ороод ширгээд байгаа бол палас ус ууж шингэнээ нөхөрөө энэ бол электролиттэй ус эрдэсийг чинь нөхөн дотор нь бас зөндөө хэрэгтэй юм байгаа. Тэгэхээр анд минь усаа уугаарай. Палас усаа уугаарай. Одоо хоёулаа заяа. За хоёулаа. Маш гоё шинэлэг амттай хоёр бүтээгдэхүүнийг ууж үзнэ. Тэгээ энэ гол нь телефоны шинэ одоо энэ төрөл нь штэ төрлийн матча дан ганц матча биш давхар lemonade-тэй. Тэгээд гол юм нь штэ zero sugar-тэй guys. За. За болж байна. Ер нь дажгүй байна. Бас сайхан байна. За тулах уу? За cheers. Энэ болохоор Icy Pop гэдэг олон төрөлтэй. Олон төрлийн жимстэй. Эннээс гадна бас нөгөө Blue Lemonade-тэй байдаг юм. Цэгэр лимонад ээ? За. Тэр нь бас арай жоохон эсрэглэн төрлийн нэг юм амт болов гэж би бас бодоод байгаа юм. Тэгээ хоёлаа өнөөдөр болохоор яг энэ multi fruit-тэйг нь ууж үзье. Яг нэг бидний хамгийн сайн мэддэг танил ус амттай бүр маш төстэй заяа. Та нар зүгээр яг амтлаад үзэл шууд ийм бага насны дурсамж сэтгэхэр. Déjà vu гэдэг. Тийм байна. Өөрч одоо юу хэлэх вэ? Ер нь олон юм ярих хэрэг алга энэ дээр бол. Энэ бол маш гоё. Хүчрэх юм уу юу юм бэ? Энэ болохоор панины карт ахгүй юу? Одоо хөл бөмбөг үзэж байна ер нь. Би сүүлд нөгөө нэг нойр хөрөхгүй болохоор Египт Аргентин хоёрыг үзчихгүй юу. Тэгээ намайг үзчих эхлэхэд 1-0 байжсэн. Тэгээ байжсаа 67 дахь минут дээр 2-0 болсон. Тэгэл хөөрхий гэж бодод байжсэн чинь нэг өөр уцаа өөр тийшээ ухаад Instagram хуцаагаад буцаад ороод ирсэн чинь гоё 3-2 болсон мэдгүй. Би бүр гайхаад хүү юм. Бас сонирхолтой те. Гэхдээ бүр үнэхээр яаж ч бол яаж ирэх те. Тэгээд ингээд яг тийм нөгөө батны одоо сайн үздэг хүмүүс нь бол айгүй тийм алан хядаантай юм болдгийм байлээ. Тэг мэдгүй амар тийм энерги нь бүр ингээд дэрэгдэг чинь гоё юм билээ шүү дээ. За энийг задлчих уу? Хөөе, одоо задлахаас өмнө нэ штэ маш сонирхолтой. Энэ дотор хоёулангийнх бүр өөрч үж магадгүй, ижилхэн үж магадгүй. Тэг бүр огт бүр юм олддгүй ховор хүний зурагтай карт байж магадгүй. Тэг тань юу ах юм уу? Таах юм уу? Амар гоё сонирхолтой гэсэн үг. За. Тийм. Тэгээд энэ болохоор бас яг цөөхөн байгаа. Тэгээд хөл бөмбөг үнэхээр үздэг бас ийм карт цуглуулдаг хүмүүс сонирхож үзвэл гоё яах гэж байна. Задлаа шүү. За задлаа. За окей. Хей хаалан гэдэг юм. За мэддэг юм байна. Бич гараа. Минийх мисси гараад. Па. Одоо энийг чи яг яах юм? Одоо ингэж харахад нь харуул. Ингэж юу яах хэвээр юм те. Тэгээ энэ яг юу юм бэ? Ер нь зүгээр ингэж одоо нэмэх 5 мав гэдэг хоёлаа ингэж ингэн гэсэн үг юм уу? Үгүй энэ ер нь бол хөл бөмбөгийн юм одоо хүмүүсийн цоглуулгын карт байхгүй юу? Тэг хөл бөмбөг үнэхээр хоббитэй сонирхолтой тийм хүмүүсийнхэн бол энэ карт бас амар сонирхолтой. Яг үнэхээр шүтдэг хүнийх нь бас те. Тэгэд юу байгаа юм шүү? Чинийх дээр шал өөр хүмүүс гараад ирсэн биз дээ. Над дээр бас шал танихгүй хүмүүс байна. Гэхдээ яг би эдрийг яг сайн мэдэхгүй л хүмүүс байна л та. За та нар маань тэгээд бас энийг CU-гийн салбаруудаас картуудыг цуглуулдаг болол сонирхоод үзээрэй. Би маш гоё нэг мэдээлэл хүргэмээр байгаа байхгүй юу? За. Урамшууллын талаар. TIO аппликейшн ингээд түрүүлээд уншуулж штэ. Тэнгүүтээ Худлаа хөгжлийн банкны Happy Pay-ээр хэрвээ тооцоо төлөх юм бол штэ. Төлбөрийнхөө 20%-ийг point pack буюу яг CU аппликейшнда буцааж авна гэсэн үг. Одоо жишээлбэл 10,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдаж авлаа гэх юм бол 2,000 төгрөг нь буцаад ороод ирнэ гэсэн үг.
Гоё хастай. Тэгээд тэрийг ашиглаад юм хүм авчиж Тий. байна шүү дээ. Бүтэн 20% нь. Одоо миний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ингээд би жинхэнэ би ирлээ. Одоо найзаа ингээд энэ бол маш гоё. Одоо энд ингээд хоёр юм байгаа зү. За ийш нь ууснаас ийшээ ингээд асгаан атчих жоохгүй. За тэнгууд энд юу cinnamon. За энэ пивийг хоёр төрлөөр ууж болно. Нэгдүгээрт cinnamon crust. Энэ бол пивнийхаа ирмэг дээр cinnamon-ы нундгийг яг текиланы давс шиг тойруулж түрхээд тэнгуута яг тэр өтгөн хар пивтэйгээ ингээд холилдоод орох юм бол маш гоё байдаг. Хоёрдугаар уухаар гэх юм бол энд нэг нь шар нөгөөх нь хар хоёрыгоо чи шарданд нь дуртай юм уу, хар нь илүү таалагддаг юм уу? Тэр хэмжээ харьцааг нь өөрөө тааруулаад тэгээд хүртнэ гэсэн үг. Энэ ямар ч dark төрлийн юм байна. За энэ болохоор премиум лагер гэдэг төрлийн юм байна. Тэгээд энэ хоёрыг холно гэж бодож чинь зүв үү? Хольж уuna гэж бодож чинь зүв үү? Тэгэхээр бас тусдаа өөр амттай хэвнээ холингууд бас дахиад өөр амт гарч ирэх нэ. Энэ бол урлаг. Гайхалтай. Ингээд ирэмгийн нь оргочлоо тийм үү? За тэнгуүтээ cinnamon дэ сайхан ингээд. За энэ харж байна монголчууд яг энэ пив задлж байгаа чимээ ер нь бас орчлонгийн хамгийн гоё чимээнүүдийн нэг болов гэж боддог шүү дээ. Lived just a man in Russia long ago. He was big and strong and his eyes of flaming glow. Most people look at him with terror and fear, but to most арай хүстэй ялцсан заах. Ваа ёо алла үл зодын шүүл гэж штэ үдээс. За cheers. Cheers. Ёо. Энд ихтэй алж дээ тий. Ингээ хар пив амар тийм юу гэдэг хэвгүй юм. Хатуу гэдэг хэвгүй юу. Одоо хатууч юм уу гачуун бидэн. Одоо ингээ жаан зурж ордог хэвгүй. Ихэнх хар пив нэ. Ингээ энэ болохоор надад хамгийн гоё санагдаад байгаа нэг тийм амар юм өтхөн тэгээ нэг юм цуцаан за ингээ бүх юм нэг тийм тий. Тэгсэн ингээ нэг тийм гоё. Хоолч би тэгээд гайхаад байдаг гэсэн ер нь герман чекүүд ингээ пив өглөөний цайнд уудаг муудаг гэдээ яриа яваад байдаг хэвгүй юу. Би тэгээд за яриачгүй л хөдөө гэж ингээ бодоод. Гэхдээ яг жишээ нь энийг уугаад үзэхээр нэрээ ийм пив хийж байгаа тохиолдолд өглөөний цайнд бас ууж яагаад болохгүй гэж бодогдмоор ер нь бол. За одоо хоёлаа юу штэ. Дараалалуудаа одоо амтлана. За энэ болохоор биш штэ. Хатаасан бислэг. Тэгээ хоёр төрөлтэй. Энэ нь болохоор халуун ногоотой. За энэ нь болохоор зүгээр энгийн. Чиз гэдэг байгаа. Амар гоё. Пивнес болоод таргаллаа, пив нэг үзэн үзэж яриад байдаг байхгүй. Ааха. Яг уу таргалууд гэл ах. Тэгтээ бас амын том асуудал чинь пив ууж захтаа идэж байгаа дараалал. элдвээ юм хിവэд байдаг байхгүй юу? Тэр пицца идэх жишээ тийм хэрэгтэй ч юм уу ч юм. Тийм амар их тос мас гурил мөрөлтэй хоол пивтэй зохицох хэсэг нь амар хэцүү шттэ. Тэгэхээр тиймэрхүү хүнд мэдхгүйгээр иймэрхүү хөнгөн байдлаар аргацсаагаад явчих юм бол илүү зөв байд юм шиг үлээ. Энэ дараалал зөвхөн сигвэн салбараар байгаа. За баярлалаа. Тий. Болж шүү. Одоо энд лагер төрлийн пивийг энэ дарк төрлийн пивтэй ингээд холих хэвээр. Тэгээ холихдоо чи лагернд нь илүү дуртай юм уу, харанд нь илүү дуртай юм уу? Тэгээ тэрийг юу байна гэсэн үг. Химжээ харьцаа хэлбэр галбирыг өөрөө тааруулаад тохируулаад мэдрэмжээрээ яа их тийм пив задлж байгаа чимээ ер нь нөгөө яг чимээнүүдийн нөгөө ас жаргалын индексийг гаргах юм бол энэ пив задлж байгаа чимээ бараг нэлийн дээгүүр орох байх гэдэг. Йоо пив болж байна. Хөөс мөс яа хайр юм уу чи. Cheers. Cheers. Everybody. Сая хоёлоо яг dark pivтэйгээ болохоор чизнүүд идсэн шүү. Чизнүүд идсэн. Одоо болохоор энэ харагдаж байгаа нь хатаас нь наймалж хоёр төрөлтэй байгаа байхгүй юу? За. Тэгээ дээрэс нь сардин загастай,
самар байгаа. Аха. Тэгээд бас халуун ногоотой. Энэ гоё. Шаржигнуур. Тэгээ ерөөсөө яг юмны нөх хэмжээг тааруулна гэж амар гоё байхгүй. Ингээд яг одоо жишээ нь түрүүн дээр пивний ирмэг дээр ингээд нэг жоохон синема дурахч ингээд яг пивтэйгаа яаж зогсож юм. За тэгээд яг хүнд хоол идэхгүйгээр зүгээр ингээд сайхан амны зугаа тэгээд тэр бас юм одоо сифуднууд те ингээд яг тэр чинь иймэрхүү жижигхэн юмнуудаас бид нар аз жаргал мэдэрч ивэл амьдрал амар гоё гэж бодож байна. Яг том утгаар бол бид нар ч амар бас тэрэтэ стресстэй нөхцөлөд амьдарч байгаа юм чинь. За энэ 7 хоногийн цоошингийн дугаар маань өндөрлөж байна. За тэгээ өнөөдрийн амталж үзсэн шинэ бүтээгдэхүүн болон туршиж үзсэн зүйлүүдээс хамгийн их таалагдсан нь юу байсан? Тий, ингээд миний нүдийг ингээд пив таглаад өөр надад юу ч харагдахгүй байна. Тэр нь жоохон харамсалтай юм да. Тэгээ яг пивнээс гадна гэх юм бол надад тэр снакнууд айгу таалагдсан. Гэхдээ бүгдээрээ юм сонин солонгос ч юм уу, япон ч юм уу яг хандсных нь бичгийг би мэдэхгүй байна. Гэхдээ би хоолч идчихлээ, пив ч уучлаа. Тэгээд айгу аз жаргал. Сайхан байна гэж. За тэгээ өнөөдрийн зочноор ямартай ч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд тий манайхан бас пласа угаад шингэнэ нөхөрөө гэж зөвлөмөр байна. Тэгээд энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Хамт байсан Амида баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.